Тэгээд энэ иргэдийнхаа олонхын саналаар загшуулдаг. Яг тэр хуулийн дагуу явуулсан. Нийт дэвшил бол аль нэг хорооны нийтийн иргэдийн урлаас нийт дэвшил болж байгаа юм. Нийт дэвшилтэй. Яг үйл ажиллагаа нь бол ерөөсөө намууд нь л аваа явчихсан юм бэл. Ерөөсөө намууд. Намууд л үзчих. Намууд санхүүг нь босгоно. Тэгэхээр энэ бол ерөөсөө төрөний хэлдгээр одоо тэр намуудын дэмжлэг үйл ажиллагааг бол далд оруулж байгаа л да. А гэх намуудын оролцоо бол байжлах байхгүй тийм. Тэгэхээр энийг чухам яаж зохицуулах юм боо юм. Төрөн хүнийг багш хэлжсэн намуудын оролцоог бовшоо хориг гэх юм бол бас наад чинь өөр бүлэглэлийн ашиглал ороод тийм тухайн олонхны дэвшил нийт хүмүүсийн ашиглал дэвшлийн дотроос бас нэг хэдэн давангалдаг дотор юм байгаа шүү дээ 12%. Тэдний ашиглал нь гараад ирнэ. Тэд нар бас намаасаа илүү долоондор байх уу юу гэдэг нь хийж хэлбэдэхгүй одоо бол. Иймэрхүү айгүй зовлонтой юмнууд байдгийг. Энийг бол бас аль аль яаж бодож яаж шийдэх юм бас нэлээд ярьж шийдэх асуудал байна гэж ингэж бас нэмжмээр байна. За өөр асуулт. За асуулт байхгүй саналаа яриад явчихъя лөө. Тэгээ санал дээр асуулт хариулт нэг үс явчих. Болж гинөө. За ерөнхий саналтай энэ дээр санаа оноо хэлчих манай орцгчсан байна уу? За дамж багш. Микрофон дээр. Тэгээ дараа нэг бүсний яриад санал оруулга явчих. Тинчээ. Энд ажиллаж байгаа. Тэгээд яг ерөнхий ийм саналтай нэгдгийг манай бас ярээрээ. За тэгэхээр манай оролцогчдын хвчлэн иргэдийн төлөөлөгч тэр хүмүүс байгаа бах. Гэхдээ бол үндсэн хуулийн асуудал дээр үнэхээр сэтгэл зовоод асуудал байгаад байгаа юм. Тэгэхээр энэ иргэдийн төлөөлөгчдийн хуралч нь бол зөвлөлт маягийн үндсэн хуулийн яг тэр нэг бид наваа хоцордсон байхгүй. Одоо тэр сүнс сэргийлдээд өнөөдөр ярьсан бүх хэлбэгч нар засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурал хоёрын асуудал бөөн зовлон ярьлаа. Тэгээд бид тоглоом болгоод хэлэхэд юу гэхээр Сталины нэг үг байдаг да. Асуудал ус гэдэг бол хүнийг байхгүй болгочих гэж. Тэгэхээр би бол шууд энэ иргэдийн төлөөлөгчдийн хурлаас салах хэрэгтэй л гэж би хэлж байгаа. Бүгдээс нь салах хэрэгтэй. Засаг дарга бол их тооны хууль үйлчлэх газар нь сонгогдоод их тооны хууль үйлчлэхгүй газар нь бол юу гэхээр томилогддог. Ийм маягийн зохицуултанд шилжих хэрэгтэй маа. Тэгэхээр засаг даргач нь бол сонгогдсон хуулиар оногдох үүрэг нөхөр нэг талаас төрийн хуулийг биелүүлэх, нөгөө талаас тэр нутгийн асуудлыг шийдвэрлэх. Энэ хоёр ийм үүрэгтэйгээр тэнд ажиллаж болно шүү дээ. Одоо энэ иргэдийн төлөөлөгчдийн хуралч нөгөө иргэдийн оролцоо гэдэг одоо манай ерөнхийлөгч хэсгэлээд он жил одоо энэ талаар их ярьлаа. Нэлээд их ажил хийлээ. Энэ иргэдийн оролцоог хаачаад байгаа байхгүй тогтмол бүрэлдэхүүн чинь. Ямар нэг хэмжээгээр. Жинхэнэ энэ орон зайг нь бол одоо тэр иргэдийн олон төрлийн оролцоогоор солих замаар асуудал ханддаг болвол байдал их эрүүлшнэ гэж бодоод байгаа юм би. Энэ маш чухал. Тэгээд засаг дарга бол иргэдийн оролцоо ямар ч оролцоог бол оролцуулдаг байх ёстой. Шийдвэрээр толгой даан гаргадаг байх ёстой. Өөрөөр хэлэх юм бол ямар ч арга самар одоо гаргасан шийдвэрээс зугатахгүй байдаг. Ийм хариуцлагын одоо байдлыг бий болгох хэрэгтэй маа гэж. Би бол ийм санал тавьж байгаа. Гэхдээ бол энэ хөндлөнгийн санал гэдэг үлээ. Тийм. Тэгэхээр энэ бол маш чухал байна. За тэр нэг намын асуудал ярьж байна. Энэ үндсэлд бол би нэлээд эрдэм номтой их туршлагатай гадаадын экспертүүдтэй ажиллаж байсан. Францын нэг одоо хүнтэй бас ажиллаж үзчихсэн. Тэгэд улс төр юу хоёрыг иргэдийн асуудал хоёрыг тусгаарлах гэсэн бас ийм нэрээ олон жилийн өмнө өрнөхөд тэр хүн юу гэж хэлсэн улс төр чи орон нутгаас хэлдэгэн штэ гэж. Орон нутагт улс төргүй байх гэж ярьж байгаа нь бол өөрөө нэлээд тийм болчингүй хандлага. Тийм учраас юу гэхээр тэр нам оролцохгүй гэдэг чинь бол далд оролцсон эсвэл тэр нэг өөр мафийн гард очих юм нэг иймэрхүү юмнууд болно шүү.
Тэгэхээр энийг бол хоригдсан заалтыг бол яагаад ч болохгүй. Би бол үндсэн хуулинд өөрчлөлт оруулахын төлөө даваад илгчин юунд миний хүнднгийн санд орчих юм бол энэ олон ихтгэл бүх тавигдсан асуудлуудын бараг 90% шийдэгдэх юм шиг байна. Тэгээд ийм зүйлийг хэлье. Давайлаа иргэн ломж. За өөрөлтэй. Хүн байна уу? Тэр микрофоныг шилжүүлж болох юм байна те. За 10% юу юм бэ? 10% юу юм бэ? Хөдөлгөөнтэй юм байна. За тэр манай өнөр Багнуурын иргэдийн хурлын дарга өнөр жаргал. За чуулган бас цаг үе олсон олон сайхан асуудлуудыг хүнд тавьж байгаа чуулганыг бас үндсэн шуурга зохион байгуулж байгаа зохион байгуулагч нарт бас ажлын амжилт сайн сайхныг хүсье. Тэгээд энэ бас хэлцэж байгаа ихтгэлүүд бүгд л одоо цаг үе олсон сайхан бас асуулт төвшүүлсэн дүгнэлттэй ийм ихтгэлүүд байна. Тэр дундаа одоо Багнуур дүүрэгтэй холбогдуулаад энэ нэгжийн хуулилтын асуудал дээр бас энэ эргэн харсан яг энэ зовлон үнэхээр одоо тэр Багнуур дүүргийн тойргийн дүүрэг болон одоо тойргийн сумдуудын удард иргэд үнэхээр одоо энийг одоо энэ зовлонгийг амсж байгаа энэ одоо нэгжийн хуулилтын энэ бас нэг зохисгүй гажуудлах юм уу их одоо яг энэ хуулилтыг бас амсж байгаа ийм иргэд Багнуур тэр орчны одоо ард иргэд тулгамдаад байгаа гэдгийг бас тэмдэглэн хэлье. Тэгээд энэ угнуул өнөөдөр илтгэгчийн тавьсан илтгэл дээр яг энэ саяны санал дүгнэлт бол судлаачийн өөрийнх нь одоо санал дүгнэлт. Тийм учраас л одоо энэ бол нэгдсэн байр суурь илэрхийлгүй гэж хэлсэн. Гэхдээ энийг бас анхааран үзэхдээ яг Багнуур дүүрэг тэр тойргийн орчныхоо одоо сумдын буюу тэр цэцран нэгжүүдийн одоо татгалцлын хүч нь өөрөө болчиход байгаа юм. Энд хүссэн хүсээгүй төрийн байгууллагаас бусад нийгмийн эдийн засаг соёлынхаа нийгмийнхаа үйлчлэгийг тэр иргэд тэндээс олж авдаг. Тэр хажууд байгаа Баянлагын сум хүн цөөхнүүд гарцаа байна. 20 км-д байгаа нийгмийн үйлчлэгийг очиод авахыг хинж хүснэ. Тэндээс 240 км-д байгаа Төв аймгийн одоо 100 мод очиж одоо нийгмийн асуудлынхаа шийдвэрлэх ер нь зөвхөн хууль эрхцэн одоо тэр бус асуудал хамаарах асуудал бол нэлээдгүй одоо хүндрэлтэй ийм асуудал байгаамаа. Жишээ хэлбэл сая зөвхөн шүүхийн шинжилгээний асуудлаар тойргийн систем шилжээд Багнуур дүүргийн тойргийн сумдын шүүх цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бол тойргийн систем шилжээд нэг хэсэг ажилласан. Тэгэхдээ бол мөнгөн мордод одоо хэрэг үйлдсэн хүн Багнуур дүүргийн цагдаадар ирээд байцаагдах Төв аймгийн 100 мод хотод очоод тэнд байцаагдах хоёр бол эрс дэстээр иргэнийхээ хувьд бол одоо бас хүндрэл бэрхшээл бол одоо үүсэт байдаг. Тэгээ энэ бол зөв шийдэл байсан. Гэхдээ энэтэй адилхан таталцлаа бас бид хүн бас бодоод Багнуур дүүргийг одоо заах готын тэр эдлбэр гэдэг юм уу готын тэр дүүргийнхээ хэмжээнд тэгтээ тойргийн сумдынхын хэмжээнд дахин засваргааны нэгж болгон хуваарлах ийм боломжууд байгаа. Бид өхний хувьд нь гот байгууллагатай холбогдуулаад хуучны одоо 1910 хэдэн он тэрний өмнөх 1800-аад оны бас энэ засваргааны нэгжийн хуваарлтуудыг бас түүхийн сурвалжаас нь үзэхэд Хэрлэн голын аймаг гэж байсан байлаа тэнд. Яг одоо Багнуур дүүргийн нутгийн зөвсгөл дээр Хэрлэн голын аймаг бол тэр хавийн одоо дайчин ван ямар ван гэнэ тийм вангуудын тэр хошуунуудыг нэгтгэсэн одоогийн мөнгөн морд одоо Баян дэлгэн сумдын нутгийн дэвсгэрийг нэгтгэсэн ийм одоо засваргааны нэгж тэнд бас байсан байгаа. Тэгэхээр энэ бол боломжийн хувьд бол одоо бас боломжтой. Тэгээд ер нь цаашдаа гот болгоод хөгжүүлэхэд би бол Багнуур дүүргийг бас Монгол Улсын засваргааны нэгжийн хувьд энэ зүүн бүсийн одоо хөгжлийг тодорхойлох юм том хот болох бүс болох тэрний тулгуур хот болох юм боломжтой. Тийм учраас энэ дээр бол аймгийн зэрэгэлттэй за үгүй дахиад нийслэлийн одоо тэр харьяалалтаа тэнд одоо тэр нутаг төсвийн хувьд том юм нэгж байх нь зүйтэй юм аа гэсэн. Ийм энэ үл би Багнуур дүүргийг авч хэлж байгаа болж энэ дээр одоо яг адил тэнцүү одоо энэ зовлон гэдэг юм ажил тэнцүү юм бэрхшээлтэй ажил тэнцүү юм үйл ажиллагаа явуулж байгаа нэлээдгүй олон тийм нэгжүүд Монгол Улсын хэмжээнд байгаа гэж миний хувьд бодож байна. Тэгээд энэ ажлыг нэгжийн хувьд нэгжийн засваргааны хуваарлтын хувьд за мөн одоо хуулийн эрх зүйн зохицуултын хувьд саяны тавьсан илтгэлүүд нэлээд олон сайн санаад авчихсан. Энийг бол одоо улсын хэмжээнд энэ шийдвэр гаргах түвшиндээ хурдхан шийдээд явчих бол бас энэ цаашд Монгол Улсын хөгжлийн чиглэлийг тодорхойлоход томоохон түлхэц үүрэг болно гэж чуулганд оролцогчийн хувьд бас бодож байна. Ингээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье. Баярлалаа. Зүгээр яг энэ дээр ийм юм байгаа юм.
нөгөө нутгийн дэвсгэрийн зарчимгээ түрүүн жаргал авширсан. Тэгэхээр Багнуур дээр зөв манай энэ Орос шишээ аймагуудч байгаа. Багнуур дүүрэг бол хотын дүүргээ. Хотын цагдаа бол хотын цагдаа. Одоо 1 сарын 1-ээс ирсэн шүү дээ. Тэгээд Багнуур дүүргийн цагдааг одоо над дээр ямар асуулт тавьж байгаа вэ гэхээр мостой тэгээ хөдөө уулмуулаар явчих, хулгай шарыг хөөчих тийм мостой тэрийг олж өгөө, авч өгөөч. Өртөн сэргийлэх зардлаасаа тулгаад байгаа гэдэг хүсэлт нь 14 хоногийн өмнө надад орж ирсэн. Багнуур хотод ямар нэгэн мостой тэрэг байдаг юм бэ? Та нар тэрүүгээр жижиг тэргээр хэсэг аймаг хөөч штэ. Үгүй ээ. Бид нар мөнгөн морь аян дэлгэр Төв аймгийн 2 сумын одоо хүмүүсийг тэмцдэг юм аа. Тийм малын уулга бид нар явдаг. Гэхдээ нааш Төв аймгийн сумч юу хот ямар хамаатай. Тэр зүүн Төв аймгаас авсан үгээр цагдаагийн ерөнхий газрын шийдвэр гарсан дарга юм. Биднийг хариуцгасай. Тэгээ бид нар одоо хариуцахаар болсон гэд. Тэгтэл хуулиараа болсон над тийм их байхгүй шүү дээ. Төв аймгийн тэрийг шийдэх хэрэгтэй. Хоёр сумын асуудлыг. Цагдаагийн одоо би эдэрт машин олж хүрхтэй болчих жоох байхгүй. Энийг мэдэхгүй. Нэг ийм их юм яг амьдралаа гарч байгаа. Яг ийм зөвчл. Тэм учраас энэ бол бас яг энэ хуулиар юм уу. Тэгэхээр би түрүүн тэр нэг нутгийн дэвсгэрийн энэ зарчим гэдэгтэй бас илүү холбогдож явах юм болов уу гэж бас. Яг ийм байгаа ш амьдрал. За бачуулан Өмнө Говь аймгийн Эрдэнэ урлын дарга. За нэн танхимд байгаа бүх хүмүүст өдрийн мэнд хүргье. Дасан байж хамгаалсан үндсэн хуулийн дэвшилтэй заалтуудыг өөрийн орны нөхцөл болон тохируулан сонгоо авч томьёолох зүйтэй гэж ийм зөвлөмж байна. Ерөнхий зөвлөмж юм байна. Энийг дэмжиж явуулчих гэсэн Оросны гараа өргөдөө. За энэ цөөх болчлоо. Цөөх үү? Алло. Бодоо. Цөөх байна те. Ойлгосон. Алло даваа чиний би багийг л уншчихлаа. Гэхдээ одоо 58-ын 1 дээр болохоор